За өнөөдөр октод маань шпагетти гоминоор грапарана гэдэг зоог хийх гээд бэлдэж байна. За ер нь бол би октод багаас нь ингээд ажил хөдөлмөрч юм хичээнгүй зангийг одоо сургаж хүмүүжүүлдэг байлээ. За энэ бол ерөнхийдөө бол амьдралд нь одоо багаас нь энэ хүүхдүүдийг өөрсдийнх нь амьдрал багаас нь ингэж бэлдэж байна. За ажилч хичээнгүй болж өсснээр энэ хүүхдүүд ирээдүйдээ бол яах нь амжилтанд хүрэх нэ. За багаас нь хүүхдүүдийг суурийн сайн тавьж өгөх хэрэгтэй. Хөдөлмөр бол хүнийг бүтээдэг гэдгийг бид бүхэн одоо өөр хүүхдүүдэд сайн зааж өгч байх хэрэгтэй. За сүүлийн үеийн эцэг эхчүүд бол хүүхдүүдэд жоохон ажил хөдөлмөрч зан, за үнэн чудраг зан. За энэ зангуудыг бас жоохон багахан сургаад авах шиг санагдаад байгаа. Дандаа хүүхдүүдийнхээ өмнөр орж бүх зүйлийг хийгээд л за миний хүүхд чадахгүй юм чи би хийгээд үгүй, би хийгээд үгүй гэдэг. Ерөөсөө өмнөр нь бүх юм хийгээд ерөөсөө энэ хүүхдүүдэд хариуцлага гэдэг ямиг одоо мэдгүй хэзээ нахын танаагаа үзэдэнд гүн хариуцлага бие даах чадвар гэдэг юмыг одоо багаас нь сургаж явах хэрэгтэй байгаамаа. Манайхан жоохон тэр тал дээр жоохон дутмаг байгаад байгаа шиг байгаа шүү. За тэгээд ингээд хоёр охиноо бол одоо багаас нь ингээд сайхан ажиллаж хөдөлмөрч хичээнгүй одоо ахын дүүстайгаа эвтэй, найртай. Би бол хүүхдүүдээ за чадахгүй байсан ч гэсэн миний хүү оролдоод үз. Миний охин оролдоод үз, хийгээд үз. За чи чадахгүй байж болно, чи алдаж болно, чи буруу юм хийж болно. Гэхдээ энэ бол чамд ингээд чадвар сууж байгааг хэрэгээ. Чи алдаж байгаа дараа нь сурдаг болно, алдаж байгаа дараа нь хийж чаддаг болно.